За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд. Тэгэхээр бид нар нэгэн сэдвийн талаар ярилцах гэж байна. Ялангуяа миний өөрийн судалдаг болох одон орон зурхаан талаар зарим хүмүүс бас нэгэн барууны бас нэгэн тийм колоничлалын тийм үү колоничлох тийм нэгэн арга зал байж магадгүй гэсэн тийм хардлага бас байх шиг байна. Тэгээд энэ талаар бас ярилцах гэсэн юм аа. За тэгэхээр ялангуяа болор болт хэй болор болт ах маань бол Монгол улсын нийгэмд бас их тийм сонин содон ном гаргаж номнууд гаргаж тавьсан. Эдийн засгийн алуурчид байд юм уу? Эдийн засгийн алуурчдын намжлал, хүн сүрэг, мухардал, 90 цагийн дуудлага гэх мэт тийм номнууд бас гаргаж нийгэмд тавьж байсан. Энэ зүйлүүд бол Монгол улсын хувьд бол маш тийм хожим гарч ирсэн зүйл. 2009 он 10 оны үед гарч ирлээ дээ. Намайг бол Англи улсад 12 жил амьдарч байхад ялангуяа 2003 онд коллежид байж байхад бол энэ зүйлүүд бол их тийм эртний зүйлүүд байсан. Ялангуяа 2003 онд Ирак руу цэрэг оруулж байхад бол тэр тухайн тэр хэсэг бүлэг хүмүүс бас жагсаал цуглаан хийж ирснийг маш сайн санаж байна. Тухайн үед бас бодож байсан. Энэ бас нэг тийм өөрөөр тийм үү ертөнцийг бас нэг тийм өөрөөр харах тийм зүйл байна гэдгийг бас ойлгож байсан хүн. Тэрнээс гадна болор болт ах маань бол бас тийм шудрагтуу мэдлэгтэйгээс гадна тийм зарчимч хүн. Тэгэхээр надаас бол хамаагүй аав шиг хүн болохоор би бас болор ахыг бас дотроо хүндэлж явдаг хүн. За тэр бол нэгт бол тусдаа зүйл. Тэрийг салангад болгоё. За тэгэхээр өнөөдрийн хамгийн гол асуух гээд байгаа зүйл маань бол болор болт ах маань 3 удаа тийм үү надаас урд нь имэйлээр бас нэг дээр нэг скайпаар ярьж байхад бас нэг асууж байсан. Миний дүү чиний энэ одон орон зурхаа гэгч чинь бас нэгэн тийм барууны колоничлын арга биш зал биш байгаа тий бас бодож үзээрэй гэсэн зүйл 3 удаа хэлж байсан. Тэгээд би болор ахаас нэг хоёрхан зүйлэл асуумаар байна. Та тийм үү сонин цэг имэйнээс ч юм уу эсвэл өөрийнхөө болор цэг инфогоор ч юм уу тий сайтаараа ч юм уу энэ хоёр зүйлд надад нэг хариу өгч тийм үү хариу өгөх би танаас хүсэлт гуйх байна гэж хэлмээр байна. За тэр нь юу юм бэ гэхлээр бол нэгт бол болор ах танд хэрвээ энэ орж ирсэн буюу энэ хумхын эрний талаар ямар нэгэн судалгаа шинжилгээ байгаа бол тэрийг тийм үү гаргаж тавьж үзүүлээч. Би тэрийг чинь бас сонирхмоор байна. Хумхын эрийн тал дээр бол би нэлээд их олон зүйлийн талаар уншиж байсан. Тэр таны ярьж байгаагаар тэр Википеди гэдэг зүйлээс би юм хараад энд ингээ яриад байгаа юм ерөөсөө биш. Википеди бол хүн болгон мэдж байгаа. Тэрийг хинч солих боломжтой гэдгийг та бүгд мэдж байгаа. Тэрнээс биш би бол тэр Википеди гэдэг тэр зүйлээс юм уншаад явуулаад байгаа юм ш. Дээр зүгээр огцолгүй нэг зураг хэрэгтэй болохоор яаралтай орж тэнчэнээс нэг зураг татаж танд явуулж байсан. Тэрнээс биш би Википедигээс энэ одон орон зурхаа гэдэг асар том салбарын зүйлийг сурчаад яриад байгаа юм огтуул биш. Тэрийг та ойлгох хэрэгтэй. За тэрнээс гадна тэгэхээр нэгт бол танд хумхын эрний талаар ямар нэгэн судалгаа шинжилгээ бол надад өгөөч, харуулаач гэж хэлмээр байна. Би тэрийг чинь бас мэдж авмаар байна. За нэгт бол тэр хоёрт бол тийм үү та би хүнд ингэж хардагдмааргүй байна. Би бол гадаадын ч юм уу барууны ч юм уу ямар нэгэн тийм суртал ухуулагч хүн бол биш. Энэ би тэрийг бол монгол хэлээр халах монгол хэлээр их олон удаа хэллээ. Ингэж хардагдаж сэрдэгдмээргүй байна. Тийм болохоор танаас хоёр дахь асуулт буюу хүсэх нэг зүйл бол хэрвээ одон орон зурхаа гэдэг зүйл барууны бас нэгэн тийм колоничлох арга зал юм бол та надад үндэслэлтэйгээр яг яагаад энэ нь тийм үү бас нэгэн тийм зал мих өөр юу вэ? Ямар нэгэн тийм колоничлын арга гэдгийг бодоод байгаа юм бол тэрийг надад хэлээд өгөөч.
Би бол одоо энд бол шашинд итгэцэн те одоо христийн ч юм уу ямар нэгэн лалын ч юм уу шашинд итгэцэн шашны талаахаа зүйлээ өмөрөөд яваад байгаа залуу бол биш. Би бол энэ одон орон зурхаа гэдэг дээр асуултын тэмдэг анхаарлын тэмдэг надтай байнга явж байгаа. Тийм болохоор та надад тийм үү маш тодорхой хэл хэрэгтэй байна. Хэрвээ энэ колоничлын бас нэг систем юм бол тэрийг чинь би мэдмээр байна. Тэрийг та надад бүр ингээд аагаас болж өгвөл те одоо юу вэ? Аагаас хүртэл над чи ингийн юм тул ингээд барууны бас нэг колоничлын зайл байна гэж хэлүүлэх сайн байна. Би бас тэр чинь мэдмээр байна. За тэрнээс тийм байна. Тэгэхээр тэр хоёр зүйлийг хүсэх байна. Зүгээр яг хуу та бүгд бас улс төр гэдэг тэр тамийн ертөнцийн дандаа сонирхолтой явдаг болохоор тийм хардаж сэрдэх зүйл бас байдаг л бах. Тэрийг бол ойлгож байгаа. Тэрнээс гадна одоо юу гэдэг тэр одоо улс төрийн тэр барууны үзэл болох амиа бодож амьдрах тийм үү? Эсвэл зүүнний үзэл болох одоо нийтээрээ тэгш амьдрыг гэсэн тэр хоёр үзэл одоо байдаг хэлцдэг. Зарим нь бол тэрийг одоо Coca-Cola, Pepsi ч юм уу хоёулаа 9 чихэр мэтэр яриад байдаг. Тэгэхээр тэр улс төрийн чинь бол би бол нэг тийм сонирхоод байхгүй. Зүгээр яг хөө тэр барууны үзэл болох тийм одоо хувь амиа бодож амьдрах гэдэг зүйл нь тийм үү хувь хүн дээр тогтоод энэ миний яриад байгаа зүйл нь бас хувь хүн дээр тогтоод энэ хоёр нэг байгаад байгаа бол бас та хардаж сэрдэж бас болох юм. Хэрвээ тийм байгал бас тэрийг надад тайлбарлана. Хэрвээ хүн хувь хүн тал дээр амьдрах тал дээр ярих юм бол одон орон зурхаанд бол би танд яг энэ талаар өөрийнхөө бодож явдгаа маш товч ярив. За тэгэхээр болрох та жишээ нь 1900 одоо хэд вэ? 1900 за жишээ авъя. 1960 оны 8 сарын 1-нд төрлөө гэж бод өөрийн 5 цагт. Тэгэхэд манай одон орон гарагсын байршил нэг л цэгт байна. Тэгэхээр тэр цэг бол асар хурдтай өөрчилдөг. За жишээ нь бол манай нарны аймыг та бүхэн мэдж байгаа. Нардаар нэмдэг нь 9 гариг, 10 дээр нэмдэг нь сүүлийн олцсон одоо 3 гариг байдаг. Тэгээ 13-ын тоо буюу манай нарны аймаг. Тэгэхээр нарны аймаг нэг цагт тийм үү нэг цагт хэдэн километр нүүдийг та бүгд шинжлээд олоо мэдчихээрэй. Ойролцоогоор нэг 70 мянган километр цагийн хурдтайгаар тийм 70 мянган километр цагийн хурдтайгаар манай ногторгууд энэ сансарт хөдөлж аялж явж идэг нарны том гариг. Тэгэхээр нарны гариг хэрвээ нэг цаг тийм хурдтайгаар явж байгаа бол бид тэр нарны дотгошоогоо ороод тэр дэлхийн бас хурдыг нь олчих болно. Тэгэхээр хүн болгон бол давтагдашгүй. Та хэрвээ 60 оны 8 сарын 1-нд өглөөний 5 цагт төрсөн бол 5 1 2 секундэд тийм үү өөр хүмүүсийн тэр гаригсын байршууд нь өөр. Тэгэхээр хүн болгон давтагдашгүй. Хүн болгоны хувь заяа өөрт байхаас гадна хүн болгон тэр таны яриад байгаа тэр улс төрийн барууны магадгүй хувь хүн дээр тогтсон үзэлтэй чинь энэ хоёр нийлжиж бас болох юм. Хэдий тийм боловч заавалч бас аливаа зүйлийг амиа бодох одоо нийтээр амьдрах гэж харахаасаа илүү энэ хоёр хоёулаа байвал зүгээр. Одоо би жишээ нь танд өөрийн амьдрал дээрээс жишээ авахд бол хүн ер нь тийм үү заавалч хамаг амьтны тусын тулд гэдэг тэр шашны үзэлд автаж хар нялхаараа тийм үү үр хөвгттэй болж тэгээд ипотекийн зээлэнч байд юм хамрагдаад тэгээд нэг ингээд амьдрах уу эсвэл яг одоогийн 21-р зуунд энэ бас 100-тайгаа тохирч тийм үү тэр 13-р зуунд 9 настайдаа бас сүү тавьж байсан бол одоо 21-р зуунд арай л өөр байна энэ санхүүгийн цаг мөчлөг дээр. Тэгэхээр хэрвээ миний биеийн тийм үү 30 нас хүртлээр зөвхөн хувь хүнээ би өөрийгөө бодож тэ өөрийгөө асар их мэдлэг боловсролтой болохын төлөө хөөс гадна энэ төв дэлхийгээр тийм үү бас аялж хүнтэй нөхөрлөж бас хүнтэй салж нээлж бас алдаж онож тийм үү суралцаж амьдрах тэрнээс гадна бусад орны соёл одоо юу байдیں۔ Тэргээс нь суралцаж өөрийгөө мэдлэгжүүлж байхаас гадна 30 хүртлээр хувь хүн өөртөө анхаарал тавьж хуваа хичээсэн нь нэг бодлын зөв юм шиг. Тэгээд 30 наснаас хойш эхнэр хүүхэдтэй болж тэгээд сурсан мэдлэгээ төмөн олондоо одоо юу гэдэг чадах чинээгээрээ бас ярьж хөөрөлдөх
тийм боломж гардаг юм шиг санагддаг. Тэгэхээр энэ бол миний хувь хүний бодол. Энэс бодоод та намайг одоо улс төрийн бас нэг барууны талын бие амиа бодох тарлын хүн гэж бодвол тэр бол таны асуудал. Би бол 30 нас хүртлээр бол мэдлэг боловсрал төвлөхийгээр явж амиа бодонд 30 наснаас хойш бол би бол чадах чинээрээ бусдад бас сурсан зүйлээ ярьж одоо ярилцах тийм зүйл дээр анхаарна гэж боддог хүн юм. За маш товчхондоо бол нэг юм байна. Тэгээд та бас тэр сонин цэг юм байна ч юм уу өөрийн бас тэр сайтн дээр бас энэ талаар миний түрүүний асуусан асуултанд хариулахыг хүсэж байна. Би бол одоо яг чин сэтгэлээсээ бүр сүнснээсээ эдиснээсээ энэ бүр үнэхээр залхаж байна. Би бол гадны ухуулагч бол биш. Тэр Википедиа гэдэг зүйлээс чинь ч гэсэн би бол суралцдаг тийм хүн биш. Тэгэхээр одоо юу гэдэг хамгийн одоо ер нь нэг тийм тэнэг хүн бол тухайн хүнтэй нэг удаа уулзаад нэг 4-5 цаг ярьчаад тийм үү тухайн хүнийг дүн шинжилгээ өгөөд тэр таамаглалтаа тийм үү өгсөн тэр нэг буус нь өөрт чинь таамаглалтаа хүн итгэнэ гэдэг бол тийм үү тэр бол өөрөө таамаглал юм. Тэгэхээр хүнийг танихад бол цаг хугацаа хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ тал дээр ер нь нэг ингээд байр сууриа бас хэлчихье гэж бодсон. Тэр улс төрийн чинь тэр тамийн ертөнц улс төрийн чинь бол сонирхол алга өөрийнхөө үр хүүхдээ оруул гэж хэлмээр байна. За маш товчхондоо юм байна. Ингээд танд эрүүл мэндийн сайн сарна хүсье. Анхаарлын тусланд баярлалаа баяртай.